За сайн байцгаана уу? Бүгдэнд нь өглөө өдөр орой минь. Ингээд бүгдээр ингээд пэйжэнд дагж байгаа хүмүүст бол баярлалаа. Пэйжэд сувгаан. Ингээд бас Facebook дээр пэйж маань бас нээсэн байгаа шүү. Тэгээд гоё манганы анхаанууд оруулаа бас болоо шүү. Ингээд сувгаан дагж байгаа хүмүүстээ баярлалаа. Тэгээд дахгүй байгаа хүмүүстээ л ингээд энэ сувг цааштай амар гоё идэвхтэй байх болохоор тэгээд дагцсан байхад ер нь их буруудахгүй дээ. Тэгээд ер нь нэгэн л тавч дараа штэ. Сабаан ингээд тарчих юм л те. Тааштай гоё илүү олон гоё бичлэгүүд ороо яв. Идэвхтэй байх болохоор ер нь дагаад өгөөрэй. Тэгээд дагаад үзээд лайкад дарж байгаа хүмүүст үнэхээр их баярлалаа. Тэгээд тааштай улам их хичээгээд улам гоё видеонууд оруулаа явна шүү. Тэгээд ингээ миний алдаа гаргаж байгаа ч юм уу тиймэрхүү бичээ яваарай. Тэгээд тэрэн дээрээс ингээд би баг угаар засаа явж байгаа шүү. Тэр алдаа бичсэн хүмүүстээ баярлалаа. За тэгээд улам урагшлах те улам сайжрахын төлөө баярлалаа. За тэгээд хэвлээ бичлэгэндээ орцгоё. Яг яаж хэлдэг гэвэл те манай чулууна өглөө сэрж байгаагаар хэлдэг байгаа. Хэд их сандраад сурамч хийж чадсангүй. Одоо л үүр цайж байх шиг байна. Эцэст нь миний чөтгөрийн урлагийн актемд орох өдөр ирлээ. Гэсэн чинь тэг ингээд цонхоор хаарсан чинь манай жан харуул гадаа ингээд утгын бэлтгэлээ. Утгаар ингээд өөрх ингээд бэлтгэлээ хийгээд байж үдэг. Манай чулууна тэрийг хараа тий. Би нууцаар жан харуулын утганы техникийг сурах хэрэгтэй байсан байх. Үгүй бусад 6 бүлгэн үргэлж намайг ажиллаж ганцаараа минь орхидоггүй байсан. Тийм учраас миний ээжийн өнгөрөхөд актемд орохоос өмнө тулааны урлаг сурахгүй гэж би амласан. Ерөнхийдөө бол ингээд ээж нь өнгөрөхөд ингээд манай чулууна би актемд ортлоо ингээд тулааны урлаг сурахгүй гэдэг ингээд бүх ингээд 6 бүлгэмд амлчихсан юм лээ. Тэгсэн чинь наана шууд эзэнтэй гэсэн чинь манай чулууна та жан харуулын бэлтгэлийг шинжилмээр байна уу гэх ерөнхийдөө бол хуулмаар байна уу л гэж хэлж байгаа байхгүй. Манай чулуунаа юу чи хэн нэгний хөдөлгөөнийг хуулж чаддаг юм уу гэж асуусан чинь наана тийм ээ. Тэгэхээр жан харуулын техникийг хуулж чадах юм уу гэж асуусан чинь миний тархи руу шилжүүлж чадна уу гэж манай чулуунаа наанаас асуусан. Наана тийм ээ. Миний мэдээлэл санд олон төрлийн тулааны урлагийн мэдээлэл байгаа. Үнэндээ би одоо шууд тань руу одоо ингээд шилжүүлж болно гэж хэлдэг. Тэгсэн чинь тэ жан харуулыг харангуйтай би үнэхээр жан харуулын техникийг зөвшөөрлгүй хулгайч болно гэж үү? Үгүй эцэст би харуулгүйгээр актем руу явах ёстой. Би явахаас өмнө өөрийгөө хамгаалж сурах хэрэгтэй. Наана тархи руу хуулж ихэл гэж тэгдэг байхгүй. Тэгэл наана ингээ бүх хөдөлгөөний жан харуулын хөдөлгөөнийг шинжилээл хараал бүх ингээ тэ нарийн хөдөлгөөнүүд бүгдийг нэг шинжилж хараад хуулж дууслаа. Ойролцоогоор 1 цаг би бүх техникийг амжилттай хуулна. Хэрэглэгчийн тархи руу шилжүүлж байна гэж. Тэгээд шууд шилжүүлсэн чинь манай чулууна хүүх гэж доошо шууд дуусаал суугаал. Яах вэ? Яалтчгүй арай гайгүй болцсон байна гэл. Тэгэл гайхалтай итгэмээргүй юм аа. Тэгэл шууд жан харуулын техник шууд толгой дотор нь ороод ирдэг. Тэнгүүд манай чулууна шууд чирэн дээрээс нь шууд ингэ жижиг хутгаа авангуйтай. Би мэдэрч байна. Би жан харуулын утганы техник мэднэ. Би жан харуулд харагдаж болохгүй. Тэгээ шууд цонхоо ангууд шууд туршиж үздэг. Амар анхаарлаа төвлөрүүлээл. Гэл амсаа гарангууд шууд жан харуулын утганы техник шууд хийдэг. Хийхдээ бүр ингээ амар төгс хийж байгаа шүү. Наана ингээ алдаануудын засцсан. Тэгээ шууд амар төгс хийдэг. Би жан харуулын 20 жил бэлдсэн техникийг эзэмшчихлээ. Техникийг хүч болон хэлбэрийн сайжруулсан тул хүний заашон кодлогдсон дарааллыг өдөр бүр бэлтгэх ёстой. Ерөнхийдөө бол ингээд нөгөө хүний биеийн өдөр болгон бэлтээд тэгжээс ингээд бүх ингээд хөдөлгөөнөө төгс хийдэг бол манай нааногийн ачаар бол чулууна шууд ингээд тархиныхаа мэдээлэлээр шууд төгс хийчихэж байгаа л гэсэн үг. Гэсэн чинь наана шууд те би энэ техникийг ашиглаж чадах булчингийн шүрмсийг судалж дууслаа. Мэдээллийн булчин руу шилжүүлэх үү гэж. Тэгсэн чинь ингээд те миний булчин руу хүртэл мэдээллийг шилжүүлж чаддаг юм уу гэж асуусан. Хэрвээ та булчингийн хөгжлийг мэдээллийг булчин руу шилжүүлэхгүй бол гэх наана хэлж дуусаагүй л манай мантхаг нэ. За чулуунаш андарчлаа. Ингээд чулуунагийн бие дээр шууд сөрөг нөлөө гараад ингээд шууд булчингууд нь ингээд жан харуулын 20 жил бэлдсэн техник ингээд булчингууд нь анх удаа шууд хийсэн болохоор өнгөт бол шууд булчингууд нь дийлэхгүй шүрмсийн гэмтэл булчингийн гэмтэл гардаг байгаа. Манай чулууна миний бие маш их өвдөж байна. Яагаад байгаа юм наана гэсэн чинь наана тий
та бэлтгэлд шаардлагатай булчингийн хөгжүүлж хийгдээгүй учраас техникийг ашигласан болохоор булчин болон шөрөмсгийн гэмтэл учирсан байна гэлдэг. Гэсэн ч чулаа чи өмнөх шилжүүлэлтийн ачаар ойлгож байгаа. Гэхдээ арай амархан тайлбарлаж болохгүй мүү гэсэн чинь ярианы төвчний хэлбэрийг дунд төвчөнд тохируулж байна гэж наанад гэдэг. Ергөл бол ингээд те амар ярианы төвчний хэлбэрийг багасгаад ингээд те тэнэг хүн ч ойлгохоор болгож байгаа л гэсэн. Гэсэн чинь те мантаа те ягаад ч юм мантаа гинэ ёо. Чулаанааш. Ягаад ч юм доромжлуулж байгаа юм шиг санагдаад байна гэсэн. Тохируулж дуудлаа. Эзэнтэй та өмнө нь жан харуулгын техникийг бэлдэж үзээгүй байгаа. Тиймээс хэдий таны тарих ойлгож байгаа ч би чинь хувьд шин зүйл гэсэн үг. Би чинь зааварчлагыг хөдөлгөөний тархинд ихлүүлдэг. Та тэдгээр хөдөлгөөнүүдийг бүрэн эзэмшихийн тулд булчингийн хөгжлийг мэдээллийн булчин руу шилжүүлэх ёстой. Гэж хэлсэн чинь арай л дээр байна. Гэтэл ойлголт хэцүү юм а гэсэн чинь манай наантай. Та хэрэглэгчийн ярианы төвчнийг хамгийн доод төвшин рүү аваачмаар байна уу гэсэн чинь манай чулуунтай. Ергээдээ ойлгочлоо. Зааварчлагыг шинжлүүлэх харж байна гэдэг ергээд бол амар ууралдаг байгаа. Наанад амар доромжлуулж байгаа юм мэдрэмжтэй. Тэгэхээр би энэ мэдээллийг булчин руугаа шилжүүлэх юм бол ахиж өвдөхгүй бидтэй гэсэн наана. Тийм ээ. Шилжүүлж эхлэмээр байна уу гэсэн чинь. Тэгэл шууд ингээд шилжүүлээд эхэлдэг гэсэн чинь наана те шилжүүлэх үйл явцтай бүхэлдээ 2 цаг ингээд болдог шүү. Ер нь бол ингээд. Энэ үед үйл явц маш их хэмжээний өвдөлт мэдрүүлэх. Тийм учраас унтууллаа шүү гэсэн чинь манай матга. Чулуунаа. Их өвддөг юм уу? Үйл явдлын үеэр ухаан алддаг хүмүүсийн ер нь бол тоон маш ихээ гэдэг наана шинж ингээд те манай чулуун туршаад үздэг юм уу? Юм билүү? Унтуулахгүйгээр үргэлжлүүл гэсэн чинь. Тэгээ шууд ингээд те наана болноо шилжүүлэлтийг эхлүүллээ гэж шууд ингээд булчин дээр нь хэлдэг. Гэсэн чинь манай чулуунаа юун дэмий зүйлийн араа санаа зовсон байж те. Тэгсэн чинь шууд гинт би амар өвдөл хэлдэг. Гэсэн чи те ерөнхий мэдээ алдуулж хийж эхэллээ гэж бод манай чулуунаг унтуулчдаг байхаа. Шууд орон дээр. Манай чулуунаа өвдөлтийн дийлдэг. Тэгээд үзэгдэл манай жан харуул руу шилждэг байгаа. Манай жан харуул хоол игээ зогсчихдаг. Амттай байна. Нутгийн тогоочийн хоолноос амттай болсон байна. Өнөөдөр чаддаг бүх зүйлээрээ гаргаад хоол хийдэг хэрэгээ залуу эзэн тэмдээ. Түүнд хоол хийж өгдөг болсноос хойш 5 жил өнгөрсөн байна. Эхлэж байхдаа будаа агшааж чаддгүй байсан байж билээ гэх. Тэгээ жан харуулын бодол руу шилждэг байгаа. Мантхагийн чулуунагийн ээж юм гэдэг. Өнгөрөхдөө жан харуулаа. Манай чулуунаг чамд найдлаа шүү гэж хэлээд өнгөрсөн байдаг. 5 жилийн өмнө хаа хадагтай хор амсаж таалд өгсөн. Харин одоо залуу эзэнтэн чөтгөрийн урлагийн ахтамд орж байна. Хаа хадагтай залуу эзэнтэн тэнгэрээс харж хамгаалж тэгж байж л би ахиж түүнд хоол хийж өгч чадна. Гэсэн чинь манай чулуунагийн гэдэг хашгираад ингээд орон дээр ойчж байгааг манай жан харуул сонсдог. Тэгэл шууд залуу эзэнтэй гэж шууд юм хэрчиж авал заадуур хаяал өрөөр гүүгээл орсон чинь манай чулуунаа унтаж байдаг. Тэгсэн чинь жан харуул санаа зовлт шууд ингээд судсан дээр нь дараад утсан чинь зүгээрээ судсныхын цохилт хэвэн байна. Тэр юу хийж байсан юм болоо? Тэгснэ шууд шалруу харангуйтай. Эдгээр хөлийн мөрчин гэж шууд өөрийнхөө техникийг таниал залуу эзэнтэн намайг бэлтгэл хийж байгааг хараад уу 2 жилийн турш тэр миний 20 жилийн бэлдсэн бэлтгэлийг гүйцэтгэхлээ гэж үг гэж шууд амар бахархдаг. Шалан дээр нь манай чулуунагийн хөлийн мөрөн хүртэл байдаг. Ердөө 2 жилийн турш ажиглаад луу гэж ерөөд бол инээгээд үлддэг байгаа. Энэ чаптар жоохон богинохон болцсон байж магадгүй. Дараагийн чаптраас илүү жоохон тухтай 20 минут юм уу 30 минутын бичлэг хийж үзье гэж бодож байгаа шүү. Гоё ингээд лайк ихтэй ч юм уу ингээд жоохон хандлт гайгүйтэй байвал ер нь ингээд 20 минутын ч юм уу 30 минутын бичлэг ингээд 2 чаптар нэг бичлэгээр ч юм уу 3 чаптар нэг бичлэгээр ч юм уу тэгэхээр ер нь бол оруулаа явж болно шүү. Ингээд таад гоё комент хэсэгт ингээд тий гоё яалгамаар бай. Тэрийг ингээд бичээд дөргих юм бол бас их тэрчих нөлөөлнө шүү. За тэгээ ингээд бичлэгээ үзэж чад баярлаа. Тэгээд сапан дараарай, найзуудтай шеэрлээрэй. За баяр.